Хүүхдүүдээ баярлалаа. Би танарт бүгдээр чинь хайртай. Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л та. Би чамд хайртай штэ. Өсөө өдөрчсөн баяр хүргэе. Баярлалаа. За удаашу. Чимээгүй байгаарай. Хой баяра. 11-ийн 9 сарын 1-нд тийш доорн бичих юм байгаа шүү дээ. За отоо авлаа. За хөөе. Ширээ сандлаа зарцгааш. За хөөе. Нөгөө үйлдвэрт очиж ажиллах тухайгаа сайн тунгааж ярилцаарай. Эцэг их тэгээ зөвл. Та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд сайн ажиллах хэрэгтэй л дээ. Ямар ч гавьяа төлсийг бид дэм-дэмдээ бүтээж болно. Гол нь та нар минь хүний төлөө явдаг, зүтгэдэг сайн хүмүүс болох хэрэгтэй шүү. Ийм хүмүүсийг зөвхөн багш нар мөрөөддөг юм биш. Эний чинь улс их орн, ард түмэн нэгэн адил мөрөөдөж шаарддаг. За, хурдан хийцгээе. Хүүхдүүд цөмөрөө ерөөсөө л гутлын үйлдвэрт очиж ажиллацгаая. Бид 8 дугаар ангиас эхлээд л энэ үйлдвэрт багсаа ажиллаж байсан болохоор их биш дадлагтай болсон шүү дээ. Манай зарим хүүхдүүд дотроо дургүй үчиж магадгүй. Саналаараа л болцгоо нь үз. Үе, илгээс таваад гарч болж байна л да. Харин үүрэг аваад ажиллаж байтал хүүгүүдийг цэрэг татчих шин. Тэгэхээр бид чинь бас та нар яах болж байна? Амлалтынхаа үр дүн үзээгүй ээж орхиод явчихна гэдэг чинь чи. Яадаг юм. Юу гэж бодож ийм бэ? Бүгдээр нэхэмдийн үйлдвэрт очиж ажиллая. Тэр чинь цэвэрхэн сайхан газар шүү. Тэгээ Чимээгүй. Аав ээж хоёр дургуучаад хачин юм болсон. Манай гэр дайн болох шахсан шүү дээ. Хэрэг та нар бидний сандыг дэмжихгүй юм бол би ч гэсэн сонирхлын дагуу бүжигчин боллоо. Бүжигчин чинь бүр ийм жаахнаасаа эхэлдэг. Чи өөрөө хөгштөөд хөлжин байхтана. Та нар битгий шуугадад цаадаа амьдралын чухал асуудал ярьж байхад миний хувьд бол жинхэнэ хайр сэтгэлээ өгсөн үнтэйгээ сайхан амьдраад л хаа чамаагүй ажил хийхэд юм бүтээж болно гэж боддог. бүрдээ чи юу нэ? Үрэл маань алин болчоо юу да. Ямар мундаг юм ярих нь вэ? Үрэл ч гэсэн алимны нэг төр шүү. За бууж өглөө. Харин хит хоног хар тосонд бодуулахаараа ухаалаг өгнөч нь 2 доод ирэхгүй бол тэр гутлын үйлдвэрлэлч очицгоо л доо. Бид одооноос сандаа нэгтгэхэд сургуулийн захиргаанд өхөн зөв бийцтэй. Хүүхдүүд маань ч ёстой жинхэнэ ажилч шиг л байна шүү. Өнөөдөр энэ их ажлыг варна гэж өөр сонсоогүй. Эднийг нүүрэн дээр нь магтаж болохгүй. Яг өргөж өгж байсны хүчинд овоо ажлын дөртөө болцгааж байна.
Бидний үед ийм байсан биш. Бүх юмыг өөрсдөө л гүйцээдэг байлаа шүү. Эрхийг сурахаар бэрхийг сургагчаар хөдөлмөрийн хүмүүжил олгоно гэдэг энэ асуудал чинь их хэрэгтэй юм шүү. Тийм ээ. Ийм хүүхдүүд амьдралаар гараад алцахгүй. Залуу насаа гэж. Одоо би 20 настай болоосаа гэж бодох юм. Эдийн шиг ингээд шижигнүүлээд байсан. Манай хүүхдүүд сургуулиа төгсөөд цөмөрөө эндээ үдэж ажилтна гэж байна. Нэрээ тийм гисэн. Саяхан адгчтай хуралдаар ярьж байна дээ. Өө тийм үү? Тийм. Хаш. Манай хэдийг та сайн бүртгэж байгаараа. Тэхгүй бол юмыг яаж юм. Би хичээлээ тарчаад хүрээд. Хүрээд. Өсгийгөө өргөцсөн бахан ямар залтай. Чи найдлан зүгэн дээр байсан байна. Одоо цэцгэн дээр байна. Одоо намайг Энэ яхаа ямар шүү болж юу? Ямар гоё одоо вэ? Аав надад хугацаа солиодох юм. За тэг. За ми дүнэр нааши үрдэр. Бурма ми дэнчээс очих. Одоо 8 цагт өвлийн өвгөө маад ирнэ. Хин хоолоо сайдна. Тэрэнд өвгөө бил өгнө штэ. Яаж байгаа юм чи? За миний хөөрхөн дэгдэх хэнүүд хоолоо идчих. Ээж нь сайхан бууц хийгээд ирсэн. Хоолоо идэх шүү. За. Али миний хүү тавга. За. Хоолоо идэл. За миний хүү хоолоо идчих. чи бод идэх. Чи юу гэж байгаа юм бэ? Хоолоо идэлгүй яах? Хүй хараач. Өвлийн өвгөө ирж явна. Сайхан сэтгэлтэй, сайн санаатай, урт сахалтай, ууттай бэлгтэй. Алиогч би харъя. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Олон газрын тэртээс онцов та нарыг зорж өвгөн аавчин нэрлээ. Өнгөт хэрлэн асаацгаа. За миний хүү. Том охины нэр хэн бэлээ? Хэд дугаар анги? Үргэлээ энэ жил 10 дугаар ингээд төгснө. За маа миний хүү. Баярлалаа. Дунд охины нэр Бурма гэдэг баха. Тийм ээ Бурма. Тийм ээ, та найдал нь бас урьдчны ярьсан үгээ өмнө үү? Мо за маа миний хүү. Та яагаад их чинь нарыг мартчихсан байгаа юм бэ? Аав нь өвгөн аав нь нас өндөр болжээ. Аав нь гинэ. За маа миний хүү. Чи миний хүү авалгүй яах юм бэ? Өвг аав нь бидэг өгч яхаа. За. Од ажлыг алдсан олон сайхан хүүхдтэй юм байна. Аав яаж чадварыг мэдхээс өмнө хинхэн өнөөдөр хэдэн бууз идснийг мэдмээр байна. Би дөрөв бооз идсэн. Тийм үү? А тэгвэл энэ дөрвөн бууцыг хэн үлдээдэг вэ? За. Адаа өнөөс. Би дүүнэрт нь баяртайгаар илчихлээ. Ээж нь тэднийг саатуулж байна. Аав нь бушуух хувцас солиодох юм. За. Би удаа. Миний хүү нааш. Ээж нь унтаа өгье. Сургуулийн үгүй 9 цагаас гарах ёстой. Танаангийнхаа очно үстэй. Очнаа гэхдээ бид баярыгд нийлнэ гэсэн. Уулын сургууль дээр байвал зүгээрсэнтэй миний хүү. Тэгээд сургуулиа төгсөх гэж байж Тийм л дээ. айлд нийлж бужигдах димээ дээ. Би энэ хуцыг байгаль оршид авчиж төгчдөг. Тэгээд. Хой, багшлаа баярлалаа гэж хэлээрэй. За.
байсан бэ? Яг энд байсан. Аав нь хоол бэлдэж байсан шүү дээ. Сая өвлийн өвгөө аав ирээд стах гоё бэлэг өгсөн шүү дээ. Тийм үү? Үрлээ маань явчихсан уу? Тэглээ. Та нар өвлийн өвгөө аавын явсан зүгрээ харж байгаа юм уу? За, миний хөөрхөн дэгдэхэнүүд одоо явж унтцгаа. Өвгөө аав нь юу гэж хэллээ? Мартаагүй үсттэй. Ээжийнхээ ог нь сайн артгаж байгаарай гэсэн. За, одоо явж унтцгаа. Ээж нь одоо хооч. Танаа үгээр гарч яваад чамайг өөг охор чинь хүлээж ирсэн. Би сургууль дээр очиж байгаль огшд хувцах гэсэн. Аав чинь бас л энэ модоо чимж өвгөн болсоор байгаа юм. Манай ах чи юм шүү. Би багада жинхэнэ өвлийн өвгөө аваа ирж ийн гэж итгээд л хойдынгийн шинжилийг тэсэн ядуу үлээд гисэн. Өвгөн болж ирчгээд л ямар алдаа дутагдaltaй байсныг тест дараалан хийж эсвэл магтаад л энэ модыг аав намайг анх гарахад суулгасан юм гинлээ. Яг уу. Чамд баяр үргээ сайн гарсанд чинь. Баярлалаа. Энд чинь чиний л хүч үү? Яалаа гэжтэй. Гол нь чи өөрөө л чигээ үздэй. Би чамд нэг жамлт авсан мөртөө бараг өөрөө туслах шигчээж онцгарлаа. Үрлээ. Чи яач хав вэ? Яасан? Зүгээр л. Чи намар бүжгэн дээр хэлжсэн үгээ санаж байна уу? Ямар үг? Тийм үгийг мартаж болно гэж юу? Чи тэгээд намайг ив тоохгүй байгаа юм шиг санагдах юм. Хаяалны хамтарч хичээл давтдаг болохоос биш. Чи баярын дачин нэстэ бидний хөрж ийсэн. Баяраа над ч юм хэлээгүй шүү дээ. Чи очих юм уу? За, хийж амжаагүй нэстэ хамтарч идэх үү? Сайн байна. Сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Та сайхан баярлж байна. Аав ээж нь би. Аав ээж ирээгүй л байна. За байц. Gue миний то хоёрхан шиг сонгоно байхгүй вэ? Би. Уушгүй. Наа. Их баярлаа. Баярлалаа миний то. Зүгээр. Та хоёр чинь яагаад ингэж хоцроо вэ? Үрлээ 9 цагт гэж би хэлээ үсттэй. Баяраа. Энд чи одоо хэний машин бэ? Аав миний төршөөдрөөр бэлэг болгож өгсөн. Алло. Зүгээр. За, хожимчин зочтой хүлээж аваарай. Ямар байна? Аав төдөөний нэг хүн бэлгэж юм гинлээ. Гоё юм байна. Хэний эцэг бол мэдгүй. Харин би чамайг үрлэгийн баримл ихнэ гэж айлаа шүү.
Алив. Надтай адилхан байна уу? Энэ жилийн мэнд хүргэж. Осгойд. Та нарын нэг ямар үнэтэй гэж бодож байна да? Хэдэн жилийн дараа машинч болж магадгүй. Чухал эдтэй. За шинэ жилийн баярын бууцны амт үз. Уучлаарай. Би харин давсил мартчихч. Зүгээр. Сайхан баярлцгаагаараа. Уучлаарай. Баярлалаа. Сайхан баярлалаа. Наадах чи юу юм? Тагнтал бууцгч чинь. Зааш. Юу ч нялуу юм бэ? Нөхөр чи яаж вэ? Тэр цүмхийн авч өг. Бушуу. Янзин сайн байна уу самбууга? Гүй та чинь энд байдаг юм уу? За. Ингээд талаар уу? За. Баярагийн маань сурлага ямар шохон байна да? Баяраа хуучин янзаараа сайн байгаа. Саяхан хагас жилээр 2 сайн тараас. Харин тийм гэсэн. Хуучнаар болж онцол гэсэн үг юм биз дээ. Энэ хүүхдүүд том болохоор багасаач 7 дор юм аа.
Угдөө цөөнтэй. Энэ тэрэ маш ярихгүй юм. Би цаатгыг чинь хэдээд байгаа юм. За чим нь сургуулаад онц төгсөх хэрэгтэй шүү гэж ямар дутагдах юм байх вэ штэ. Эхнэр битэр гэрийн ажил ёор хийлэгдэг юм. Тэгсэн мөртлөө манай эн чинь усуугач сайн мэн аваад байгаа бололтой юм. Одоо ч яг л чармайдаг хариуцлагатай биш үү? Сайн хэлж явах зөв. Тамигтаад. Зүгээр. Мартснаас танаа ангийнхан чинь гутлын өдөр очиж ажиллана гэж саналаа өгцгөөсөн гэлөө. Уг нь ажилчин болно гэдэг чи сайхан л хэрэг. Гэхдээ өөрсдийн саналаар юм байгаа биз дээ. Тийм ээ. Ангаараа тэгж тахирцгаас юм. Баяраач бас санал өгсөн шүү дээ. Өөртөө чи яриаг юм. Харин тийм гэсэн. Ядах юм болохоор юмны цаадах наадахыг мэдэхгүй л тэгж байгаа юм. Энэс нь болоод бит хоёр төр таргээд авсан л да. Ер нь тэгээд цагаан болоод ирэхлээр болох л байх гэж бодох юм да. Уг нь баяраа шиг сурлага сайтай хүүхдийг би дээд сургуульд орж цаашаа ахвал нэг талаар улсад маань. Нөгөө талаар өөрт нь хэрэгтэй болов гэсэндээ л энэ нөхрийн тухай өөрөө тэгж санал өгсөн юм л да. Бид уг нь эцэг эхтэйгээ зөвлөрөөд гэсэн юм. Миний бодлоор бол Эрхлэгчээ нөгөө загсан юм чинь. харин тийм ээ. Нэг л их аавын цээж хэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй. Дураараа нь тэр байхгүй юу? Харин би энэ тухай сургуулийн захиргаатай уулзаж ярилцсан гэж бодож байгаа. Таны буруу гэж юу байх вэ? Би зүгээр анги даасан багшийн хувьд танд хэлье гэж бодсон юм. Таны бодлыг би ойлгож байна, Самбуу. Манай ангийн энэ саналыг бүгд дэмжиж сайшаагаад сонин хэвлэлдэж нийтлээд байна. Гэхдээ та өөрөө мэдэх хэрэг л дээ. Ер нь та өөрөө захиралд очиж уулзсан дээр баг. Харин надтай уулзсан байсан гэсний хэрэггүй дээ. Тэгэхгүй бол манай сургуулийнхан миний тухай ямар ч ойлголттой болчих юм бэ? Тийм бид. Яста. Энэ талаар та санаа зовлтгүй багш. Харин та дэлгүүрээр орж юм үзэхгүй мө? Ховор живэр юм байж чи юу магадгүй? Үрлээ чи олмол өөр болоод байна. Яаж юм? Үгүй зүгээр нэг л өөр. Дэлгэр чи бид хоёрыг харч үлээ. Дэлгэр харахаар яад юм бэ? Уурдул яа. Дэлгэр чам дурчихсан юм чинь. За боллоо. Бид хоёр зүгээр л найзууд юм чинь. Энэ хаалганы цаана нэг баатар норсож байгаа. Хэрвээ би энэний оронд хэвтэж байвал чи яах вэ? Ямар үлгэр штэ. Үлгэр ч гэсэн үнэн байж болно штэ. Жинхэнэ гүнж бол үнсэл босгодог үсттэй. За болох уу да. За ингээд миний хийх юм гүйцлээ. Би явлаа. Хүүхдүүдээ баяртай. Баяртай. Манай аав ээжтэй анх танилцахдаа хашаанд нэрэд хэлдэг юм шиг юу ч ярилгүй хар зогсноо. Хамаг төлөгийн хит оног чинь бэ бүү мэд ганцаараа хөрөөд чагалчаад яваад гисэн юм. За та нар ширээ сандлаад цачгаараа. За тэтний өгшөөж хөөрхий зайлвал энэ хүү чинь хэлгүй юм уу та гэж дэрэгдэн ээжээс асуухт нь аав гинэт ихчээ захин би маргааш биар хангаа явлаа хичээлдэ. Тэгсэн чинь өгшөөж уулга гадаад хашгирсан юм гинлээ. Хүүхдүүдээ бүгдээрээ сургуульдаа ямар нэг дурсгалтай юм үлдээх юмсан. Би Нодлон 100 Баян хонгор аймагт явж байхдаа Дуудхад гэдэг газараас сонин чулуу авчирсан.
Түүгээрээ хөгжим хийж сургуультаа үлдээнэ. Ямар чулуу вэ? Хүндий юм уу? Харахад ердийн нэг чулуу юм шиг мөртлөө тогшгоор сониндуу гардгийг. Хүүхдүүд лав их сонирхон да. Билээхээ хөгжим багт хар чулуугаар яваа хийх юм бэ. Тэгснээс цөмөөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй билег авчих үл дээр үсттэй. Аав намайг гарахад 1000 төгрөг миний нэр дээр хадгалуулсан юм гинлээ. Тэрнээсээ ч өгсөн болно шүү. Аав чинь зөвшөөрөхгүй л яах юм. Миний юм бол би өөрөө мэдэх хэрэгтэй байгаа үсттэй. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө болч өөрлөлтөө. Заач, хокей гарах болчих. За, бид нэр явлаа. Баяртай. Баяртай. Аливын ширээс садах юм. Наадхар чи яхалаараа өвдөж хүндүрлдэг юм бэ? Зүгээр ингээ гайг болчдөг. Чи яач хөхтэй жилээ? Доороо дугуйтай санал хийж ирээд багшийг загнуулж ирснээ санаж байна уу? Чи дандаа л нэг дэмий юм сэтж явах юм. Чулуугаар хөгжим хүн гэж яаж бодоо вэ? Тэгснээс хичээлээ сайн давтах хэрэгтэй. Баяраа бит хоёр 8 дугаар ангид байхдаа нэг охин сайн болчиход. Тэгээ том болоод хин тэр охиноо авах вэ гэж маргалцдаг байлаа. Хэн байсан бэ тэр охин чинь? Хэрвээ нууцшил. Хин илүү хайртайгаа үзнэ гэж хоёр бихний шил хооронд нь мөргөлдүүлж хаглах юм боллоо. Баяраа хагалсан уу? Баярааг хагараагүй. Харин миний хагарч гарч хил орчход одоо болтол хөндөөрлөдөг. Тэгээд надад авахуулахгүй яасан юм бэ? Улам цаашлаад өгдөн гэсэн. Одоо хурдан имлэгт чал ахуулчих. Дурсаж явах гээд ахуулаагүй. Тэнийг гэдэг нь юуны чинь дурсгал байдаг юм бэ? Хөш, та хоёр хин цай мэсэ. Хин цай мэсэ. Хэлчихдээ. Наймын бигийн ангийн дарагт. Надад уу? Надад тэр тухайга ярьдаг л байсан шүү дээ. Баяранд үнэхээр сайн байсан гэж. Тийм үү? Ха? Та хэдэд ирсэн юм бэ? Миний охин сайн сурч байв уу? Наа сахалж авдаг дээ шүү дээ. Маа сармаа дээлт. Баярлалаа. Аав та нарт юу авчирсан гэж санана? Юу? Тэрнийг хараа. Бороо. Хаврын анхны бороо. Хаврын анхны бороо. Та яас удаа явд юм бэ? Миний охин аавгаа санджгаа юу да? Санахгүй яа тийм. Минийхөө болгоомжтой яваараа юм өргөчихөө. Хай баяра. Наад чинь тоглоом биш шүү. Тэгээ яах гэж авчих юм бэ?
Юу гинэ? Юугаар амандаа увтаад байгаа юм бэ? Наадхи чинь юугаар авсан юм биш үү? Хөөчи! Энэ мөн Өчигд төрөглөөч. Димийн юм авч өгч байж хүүхэд алах гэж байна. Миний хүү яаж байна? Завсараа миний хүү гаран зүгээр. нэр юм. Ийм ураараа зоожиг байх гэж. Сталик хайр юм дээ. Та нар ямар хачин амьдралтай ус вэ? Ийм сайхан байр байсан яаж амьдарч байна? Ерөөсөө та нар хачин бэртгэгчин замтай ус. Ухамсартай ус байж дандаа ингэж байдаг. Хоёр. Эсвэл шөнжингөө хөгжим дуургана. Эсвэл хоорондоо зодтолтно. Одоо бүр байдлаа моц ихэлтэй байсан дотор би хайрныг ямар хамаатай юм бэ? Чи очиод хэл л дээ. Хэлэн чамаа хэлж чинь чааг. Одоо очиж. Очиод хэлсэн чи яг чамд ямар хамаа вэ? Хэлэн, хэл чи. Хэлэн. Аяахан буугаарай. Чи хичээлдээ явахгүй хэд хонооч? Цагаан мутагч байх хэрэг байна. Имлэг твцэн бол манай хүмүүс ээлжиж иргээд гоё явах байсан да. За та ханахаа санаа гаргачаарай. За баярлалаа. Баяртай. Баярлалаа. Хөөе нөгөө номоо. За за. Яа. Яасан хөлөө өмдөж. Манай үдийг онгоолгоод орчээ. 16 номер шүү. Чи яаж өнө нөхөр минь аа? Тэгвэл наадсан надтай хамт яваа зүгээр дээ. Ууш арай мэд. Би ч гайхлаа шүү. Манайхан хулгайч оруулж очих гэж наа тонхой чинь тавьсан. Өөртөө орохдоо товчийн цаашин дарчдсан байхгүй юу? Хувцас тайлцгаагач. За сонингоо бошоохон гаргачих. Одоо гаргана. Өө найзтай нэг тамхи одрохгүй юу? Найз нь ингээд гэрийн дэглэмд орлоо штэ. Үрлээ. Орооч. За за. Тийшээсөө чихрээд. Бүжиглэх үү? Тэгээ. Хөл чинь өвдөхгүй юм. Үгүй. Харин зүрхэл өвдөж байна.
Өнөөдрийн жижиг хэм бэ? Чи яаж галзуурч байгаа чинь энэ? Гогша би яагаад ч хүчтэй. Дэлгэрэл магнитон өгөөч гэд байсан тэг. Маа. Босчи. Багшаа. Энэ надтай адилхан байгаа үз. Би өдий жил багшлахтаа ер нь ийм хүүхд үзээгүй. Энэ нөхөр бол ангийн сандлыг эвдчихэд тэрнийгээ дугуйтай болгож байсан ч удаагүй. Танай ангийн дарагч нь хэн блэ? Би. Танай ангийнхан чинь ер нь юу гэж болоод байгаа юм бэ? Дэлгэр. Чи ер нь яагаад өмүүлээд байдгийг? Сандлыг уг нь би аавдал зориулж хийсэн. Тэгэд намхан болчихлоор нь ангидаа аваад ирчихсэн. Харин арга ясыг бол би зүгээр л Аав чинь хаана ажилтгийг? аав ажилгүй группт байдаг. За яах вэ? Арга ясны тухайн асуудлыг би сая ойлголоо. Та нар хичээлийг сонирхолтой болгох гэсэн биз дээ? Гэхдээ бага ангийн хөвгчийг сахилга гуйдах үе биш. Чи том хүн шүү дээ. Би танай амьдралыг сайн мэднэ. Уг нь чи сургуулийн айлгтайхан шиг төгсөөд муу эцгийгээ өргөвөл зүгээрсэн дээ. Гэхдээ чи сайн бодолдоо дэлгэр минь. Би ангийнхаа хэдэн хүүхдийн аж амьдрал зан арын шиг арай чид юм мэдээ шүү. Ер нь ч захирлаа хүүхдүүдийг дүр гаргачих юм. Тэгье л да. За хүүхдүүд. Та нар гараад хүлээжээ. Ер нь ингээд Сэлмэг багш хүүхдүүдтэй. Тухайлбал дэлгэртээ буруу ярьлаа гэж би бодож байна. Өөрийнх нь хичээлийг бүдүүлгээр өмүүлж, сурагчийн нэрмийг зөрчиж байхад тэрнтэй зарчмын үүднээс хатуу ярихын оронд харин өөгшүүлсэн маягийн ярьж байдаг чинь буруу шүү дээ. Тэр нөхөр бас дахиад хичээл өмүүлж таарна. Цаашаа яаж ч мэд. Ер нь энэ дэлгэр бол дугай царайлж хаад элдв долоо юм үргэлж сэдэж өмөж явдаг хүн. Адглаад ангидыг шин юм хийгэж ажил зохиоход цааргаж нөхтөөс дандаа зөрдөг. Бид сурлагын өөдөн татъя гэж үрлээд хүртэл даалгаж өглөө. Тэгэхэд хагас жилээр аваа суралцсан сайн гарсан мөртлөө одоо бүр шалдард. Ийм хүнийг өөгшүүлж болохгүй хаа. Манай ангийг хоош нь татаж дөнгөд байгаа нөхөр. Жигмэд багшаа. Та зарим хүүхдийг хит өргөөд заримын огт анхаарахгүй байх шиг надад санагддгийг. Танай ангийнхаа ер нь зүгээр л дээ. Гэхдээ дэлгэрийн хувьд зан арын шингийн сайн судлаад ажиллах юм бол засрахгүй хүүхэд биш шүү. Нэг сонирхсан юм заавал хийхийг бодно. Би тэрнийг өөгшүүлж байгаа юм бишээ. Өнчи өрөөсөн хүүхдэд ийм хатуугаар ер тус болохгүй. Харин дэлгэрийг ойлгож сэтгэл рүү хандаж ярмаар байгаа юм. Мэдхгүй юм да. За яах.
би хоцрогдсон байж болно. Гэхдээ надад хэдэн оомс илүү элээснийх туршлагаас мэд багш. За маргаана зогсоё. Жигмэд багштай ангийн багшийн хувьд хүүхдүүдтэй сайн ярил л да. За. Одоо тэгж чүмүүлжүүлэн ингэж болгоно гэж ярьж байдаг цаг нь биш шүү дээ. Сургууль төгсөх хаяанд ирлээ. Би маргааш танаа ангийн хүүхдүүдтэй нэг уулзъя. Болно биз? болдог байх. Би явж болох уу? Тэг. Та дэлгэрийг нааш нэг оруулчихаач. За дэлгэр. Суу. Уучлаарай багш. Суул та. За, та гарч байж болно. Баярлалаа. Отправить. Дэлгэрээ. Чи яагаад гिचээс гараа явчих вэ? Чамаа гарцаа өн багш чиний зохион бичлэгийг ураа хийчих шиг болсон. Чи яагаад вэ? Яасан бэ? Чил оруулсан гарч өвдөд байгаа мó? Маа энийг өмсчих. Аав чинь би сайн биз дээ.
Хүрлээ. Чи надад хайртай гэсэн баха. Гүй би тэр үед бүх хүүхдүүд зөөлдөө илчихсэн шүү дээ. Намайг уучлаарай. Би өөр хүн сэтгэлтэй. Уучлаарай. Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомор хэлтгэн гэж юу? Үрлээ. Минийхөө хоолоо идэж хоол чи хөрчлөө. Минийхөө гараа угаасан уу? Минийхөө хоол. Аль минийхөө? Халбгаа. Цэвэрлэгэн гараарай. Цэвэрлэгэн гараарай. 21 23 дугаар байрны цэвэрлэгэн гараарай. Минийхөө хоолоо идээд гараач тээ. Аль чи минь гардаг юм уу да? Тэг ёо тэг. Үрлээ. Минийхүү хоолоо ичээд хичээлээд автаараа аав нь гараа да. Анхаараарай. Хагас шуудаа шороо даахгүй хөгсөд хөгсүүдээ гаргачаад өөрсдөө амарч байгаа хүмүүс бодоорой. 20 дугаар байрны Балбар гэдэг нөхөр бүртгүүлчгээд гэртээ орчихсон байна шүү. Цэвэрлэгэн зөвхөн 16 наснаас дээш насны хүмүүс гарна. Бай хүүхэд чи босооч. Аль байрнаас ирсэн? Хэдэн номер бай? Хөөе нөхөр наад орч нь юугаа харахгүй байна уу? Тэр зүлгэн дээгүүр хээвнэг мишгэд явчлаа. Согтуу юм уу да? Тэр харж байгааг инэ. Ширүү итгээд байх нь. Хулиган тариалчаад чамсаг юмнуудаас болж зүлгний хайс биш малын хашаа барьж байна. Жилийн жилд өдөөдийг хүчрэнг зарж зүлэг бот суулгаж байна. Тэгэхэд чи ингээд таачны өөрөө аль байрны хөлөө? гүй 20 дугаар байрны Балбар гээд та сая зарлаад байв да. Би гэртээ орж нэг аяга юм ууж чад гараад ирлээ. За Ох, бэн чод юу вэ хөөе? Юу гинэ? Чи ямар бадан юм бажаар юм бичиж удамж талбай узралж байдаг байна. Ёстой үзүү сурталгүй юм. Шалдахгүй юм. Ярьхгүй даа. Тэр Тэний хүчиндээ төглөө. Ихээ тэний хүчиндээ төглөө. Хатра чамаа нэгдүгээр ангид ороход нараа юу гэж асуусан гэлээ? Чамаа ягаад халтар гэдэг болсон юм бэ? Нүрээ огоохгүй болохоор ч нэг гэж асууж ирсэн. Ахтаа монтаж зэрэг гарч. Ямар гоё яа. Хамарч урдаасаа хөргө харагч байгаа үстэй. Маргаашаас эхлээд зурагч форма өмсөхгүй гэж бодохоор нэг л уйлмаар байна. Аргагүй шүү дээ. Нэгдүгээр ангид байхдаа өглөө явахад амар гээд өмсөд унтдаг байсан гэж үстэй. За ингээд ганцхан зүгрүүгөө нисгэхтэй боллоо. Сурагч гэдэг нэрийн дор хүн бүрээс үгдүүлж яншиусаар бүр залхаж гүйцлээ. Зогш. Чиний нөгөө чулуу хөгжим чи яасан?
Баяра. Чи над хайртай тийм ээ? Хоёулаа ста сайхан амьдрна. Хамт ажиллаа яваад л орой тарахтаа кино юм уу жижиг заавал үзэн шүү заяа. Тэгээд амралтаараа аавын нөгөө махтаад идэг говийн дархан газараар явж амарна. Тэгээд хөөхөө эртээ олно. Анхныхаа хүүхдийг эрэгтэй ч эмэгтэй ч би энэштэй залбоол гэж нэргэнэ. Тэхүү. Гүч чи юу яриад байна? Одоо юм ярих цаг нь биш. Ойлгож байна уу? Сургууль соёлч хөөж суух гэрлийн тухай яриач хэрэг алга. Талаа яа. Гүй. Би яг одоо л ярмаар байна. Яагад гэвэл би хүүхдтэй олмоор байна. Юу хүүхэд? Чи нарай солиороо гүйдтэй. Ганц удаа ортууснаа чи юу гэж бодоод байгаа? Чи наад өгөө тэр дэлгэртэй хэл. Чамайг сүудэр шиг дагаал байд юм багчлаа. Би бол өөр хүн шүү. Өөр хүн. Чи ч яста өөр хүн юм да.
Дийлгэр. Чи бас энд байсан юм уу? Үрлээ та ирч гисэн. Зүгээргүй байсан биз дээ. Юунд дуугаж зогсоод байгаа юм бэ? Дуурайд өгөөч. Чи олон нэг ингэж оромжлохгүй шүү. Чи Юу болсон бэ? Яасан бэ? Та нар чинь яаж байгаа юм? Хэн? Хавэн тэр дэлгэр. Тэр бай. Манай хүүгийн сурлаганд л атаархаж явсных. Ер нь ямар шалтгаангүйгээр хүн зодно гэдэг чинь гэмт хэрэг. Тийм биз дээ. Хуулинд бий шүү. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн ад бүрч тодорхой заасан байгаа. Хэрвээ энэ талаар сургуулийн захиргаа тодорхой арга хэмжээ авч учрыг нь олж өгөхгүй юм бол би цаашаагаан ярих болно шүү гэдгийг та бүхэнд хэлж шил. Би зүгээр зодсон гэж сая дэлгэрийн өөрийнх нь ярихыг сонсоо үст. Зүгээр байсан хүүхдийг зодноо гэдэг чинь юу гэсэн үг? Зүгээр байсан шүү. Тэгээд одоо баярагийн би яаж вэ? Тааруу. Таригтлогоо хөдөлсөн бол та. Мэдрэлийн согогтой болчих үедээ л гэж айж байна. Ганц юм шүү дээ. Ёстой. Хайрын ч хамт олон. Хайрын ч ангийн нэрсүр. Ийм л нөхөр бидний дундаас төрлөө. Ангийнхаа нэрсүрийг бодож дуугүй явснаас л ийм юм боллоо. Зүгээр 8 дугаар анги төгсөлт нь шууд Темст явуулчихдаг байсан. Би эднийг 8 дугаар анги төгссөн болохоор уг нь сайн мэднэ. Гайгүй л хөөгтөд байсан. 8 дугаар анги төгсөлт нь жигмэд огш Темст явуулдаг байж гэж ярьж байна. Энд чинь юу гэсэн үг вэ? Сахилга хотын доголдолтой тааруу сурлагатай бол ажилчин малчны игнэр өгсөн үг үү? Муу хөөгтөд гэж ерөөсөө байдгүй. Бид нэр яаж хүмүүжүүлэн тийм л хөөгт болно. Би тэгээд муу хүмүүжүүлсэн болж байна. Мэдхгүй л дээ. Бид нэр цөмөрөө хүмүүжүүлэх үүрэгтэй байх. Анги даасан багшийн хувьд бодсноо хэлэхэд бид удахгүй сургуулиа төгсгөөд үйлдвэрт очиж ажиллахаар саналаа өгсөн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Нас биеинд хүрч яваа ийм хүүхдүүдийг өдөр бүрий цагдаад байх цаашаа юм. Магадгүй зарим багш нар тэр бага ангийн хүүхдүүдтэй адилхан үзэж байж болох л доо. Миний санал бол яхад бид 39 үлээ байсан. Одоо 38 бол сургуулиа төгсөх болж. Харин
Тэр шүүхмүүхийн асуудал бол хохирогчийн л мэдэх хэрэг байна. Ер нь дэлгэр шиг ийм бие бялдар сайтай хүүхэд хаан ч гэсэн ажил хийгээд эцгээ өргөд байж чадна гэж би бодож байна. Жигмэд өгч та энэ хүүхдийг хүмүүжүүлж өдөрчихын тулд ингэхэд ир нь ямар ажил зохиосон юм бэ? Тэгэхээр би одоо Дамбугаан юу ярихыг сонсох зүйтэй гэж бодож байна. Дамбугаан, та яаж ийн? Та сууж байгаад яриач. Хөөш, та чинь босч болохгүй шүү дээ. Зүгээр хүм, зүгээр. Хүү бид хоёрын төлөө санаа тавьж байгаа та бүгдийг хүндэтгэж босож ярмаар байна. Самбуугаан зориг төвчээрийг гайхаж байна. Хүүгэн зодуулсан хүнийг ч би ойлгож л байна л да. Би ч гэсэн ингэхэл байсан баг. Гэхдээ би хүүгэн зүгээр нэг зугаа гаргах гээд хүн зодчих хүнчгэж бодохгүй байна. Дэлгэр энэ болсон явдлынхаа тухай надад зах цухаас нь ярьсан. Та нарт энэ тухайгаан яагаад яриаггүй юм бол гэдэгт л би гайхаж байна. Миний бодлоор бол та нарт л эхлээд ярмаар юм. Би төчөрний өөр хүүхдээ ойлгохгүй юм байна л доо. Би хүүгээ мөрсөндөө ингэж ярьж байгаа юм биш шүү. Нас үеинд хүрчвэ хоёр хүү байж. Хоёр өөр орчинд өссөн. Хоёр өөр санаа зорилготой. Гэтэл хоёулаа нэг охин сайн болж. Нөгөө охин хэн нэгэнд нь илүү сэтгэл татагдаад янз бүрийн юм болсон юм дөө та. Юун охин? Жигмэд өгш. Та энийг юу гэж ойлгож байна? Дамбугаа та нэрээр ярьж байна. Өдөө болтол худлаа хэлж үзээгүй юм. Хүүгэн ч гэсэн худлаа хэлээгүй гэж бодож байна. Шийтгэж ч болно. Яаж ч болно л доо. Гэвч энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал. За би явъя. Ер нь баяр авал өөрөө ширээн дээрээ сунаад бэлтчихсэн юм байл л шүү дээ. Энэ ч одоо юу болж байна? Би нэг л ойлгохгүй байна. Зарим нь юугийн гэмтэрийг өдүүлсэн этгээдийг зэмлэн хэлэлцэхний битгий хэл харин ч бүр магтан сайшаах янзтай. Дамп бол шудрах. Нэртэй ажилчны хувьд төрсөн үнхээ хэргийг ойлгоод өмөрч чадахгүй байна. Энэ хүнд хэцүү байгаа гэдгийг би сайн мэдэж байна. Гэвч ийм хэргийг даамжруулж болохгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. Юунд авсан? Явш. Зэх. Хууль тунгаад өх байлгүй.
Тэмээ тийм дарга. Орох уу? Ороо. Билэн. Тэ. Нэг үлэг тэр чигээрээ гутлын үйлдвэрт очино. Бүгдийг яриа тохирчихсон. Үйлдвэрийн захиргаа орон тооны асуудлыг шийдэх гэж байгаа. 39. Биш 38. Нэг хүүхэд шалтгаантай байгаа. Энэ тухай танд дараа яриад шийдсэн хойно тодорхой хэлье. Тийм. За, тэгье. Баяртай. Сайн байна уу? За. Самбуугай. Та юу гэж бодож байна? Ийм чирэг болох гэж. Нэг юм уу годгонсон охин манайхаар гүгээд байдаг байсан. Баяраач яах үгүйгээд л үтгээд байгаа. Харин би тэр охины үгийг үнэмшиж байна. Өчигдөр тантай уцаар ярихдаа ёстой нэг дэлбэрэх шахаж байла. Та биш. Би л дэлбэрэх болоод байна. Баяраа дэлгэр хоёрын зодооны асуудлыг яах вэ? Сая боловсролын яамнаас ярьж байна. Манай сургуулийн тухай сонин хэвлэлд нийтлэж радиогоор ярих гээд байдаг. Гэтэл бид ийм бодлоонтаа сууж байдаг. Стаст. Захирал багшаа. Алил талаа бодоод хүүгийн хөргөдөг шүүхээс аваад ирлээ. Энэ байна. Юук. Таны дэргэд ороо хайчих. Ингээд л гүцээ. Юу ч болоогүй юм гэж бодож. Гүцлээ гинэ. Одоо л бүх юм эхлэндэ. Бид ч яах вэ? Ингээд өөрсдөө хураад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл хүүхдүүд маань ямар хуу янзаар амьдралын их замын урсгалаар хөл тавьж байна те. Энэ дэлгэрийн сургуулиас гаргаж өгөөч гэсэн өргөдөл. Энэ залуу иргэн ягаад юм бичих болов? Та ойлгож байна уу? Энэ баяраагаас болсон. Угтаан бол танаас болж ийм хэрэг үүслээ гэсэн үг. Та хүүхдийн хүмүүжлийн талаар их юм ярьдаг хүн. Гэтэл одоо юу болж байгааг нүдэрээ үзлээ штэ. Эдний сэтгэл зүрхний асуудал ямар цагдaltaй биш үү? Үгүй. Би цагдах тухай ярих гээгүй. Хүүхдийн сэтгэл санааг цэвэр ариун байх хүмүүжил олоход нь туслах хэрэгтэй юм шүү дээ. Сухамлинский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Энийг л бид тун сайн анхаарах ёстой юм да. Сухамлинский гэдэг чинь кино жүжигч юм билүү? За хүүхдүүд минь. Өнөөдөр бидэнд маш баясгалантай үйл явдал тохиолдож байна. Учир юу вэ гэвэл бүх насаараа барьсан энэ багжаан залуу ажилчин хүүхдүүд та нартаа хүлээлгэн өгөх гэж байна. Сайн гангаар хийгдсэн энэ багж маань миний гараар илэгдээгүй юм. Харин залуу ажилчин хүү чиний гараар илэгдэж музейд тавигдах болтугай. Баярлалаа.
Дэлгэр минь чи сайн бод. Биднийг санаад л удахгүй эргээд ирэндээ. Захирлагч чамааг ингээд их гайхаж байсан шүү. Сургуулаа төгсөөд үйлдвэрт ажиллана гэж чи л өөрөө их санал гаргаа үсттэй. Тэр яг вэ туяах уу? Найз нар минь би та нарыг очиход цасан цагаан хөлөг онгоцон цуулгаад үлгэрийн юм шиг хачин сайхан газараар явуулна. Ямар втэ? Миний бодсон юм нэг л болж ихгүй байна. Би сургуультай чулуу хөгжим хийж өгнө гэж амлацгаад бас л чадсангүй. Харин энэ хилийг би өөрөө олж засаж авсан юм. Энийг та нартаа дурсгачих. Сайн байна уу та? Сайн байна уу хүмүүс? Ох минь орооч. Хүүхдүүд ирчихэд байна. Орж цаав. Цаа дэлгэртэн сайн хэлж өгөөрэй ахгүй. Сургуулийн төгсвөл аштай юу? Хөвсгөл явна гэдэл байх. Угч миний нутгал да. Нэг охинд сайн болчихсон юм уу та? Тэрнийхээ нэрийг ч хэлэхгүй л. Хүүхдүүд нь та нар хоорондоо ихтэй найзтай байвал хичнээн сайхан байх юм дээ. Нэг насаар л хамт амьдрах юм чи. Охин минь орохгүй ягаа.
Сайн байна уу Дамбуга? Сайн байна уу? Юу зарласан да? Урал хаан чатада. Хүүгээ эзгүүд гэрээ мухар туйдаад байх юм. Модны энэ үндсүүд чинь сайн ажиглаж харуул янз бүрийн амтны дүрстэй байдаг юм шүү дээ. Тэгээ жаахан засчихлаар л энэ. Бодулсан шүү шиг. Хөвсгөлийн нэг домогт гардаг хүн шуутай төстэй байгаа үз. Дэлгэр захиарч. Оо юу сайн. Алло. Энэ сонингууд нь. За их сайн байна. Их баярлаа ах. Зүгээр. За баяртай Дамбуга. Баяртай. За сайн бүү миний хөө. Сайн явлаа. Өнөөдөр бүр овоо шүү. За. Харин та ярихгүй ягавд. Энд тэндүү чихтэй. Яах вэ хүмүүн яах. Миний хөө хүний зэрэгт хурч. Аятайхан ажил сайн нөхтэй бол бид ч муугүй лэмдэрч байна. Гэвч аавд нь насныхаа эцэс дасдадсан үйлдвэрийн бараг нэг хармаар бодогддог. Юу н боцвол яасан. Аав минь. Энд чинь таны төрсөн нот гэж үү? Тийм ээ тийм. Гэвч аав энэ хүн болсон газар бол аж үйлдвэрийн комбинат шүү дээ. Чамайг ажаад байхад ангийнхаа хүүхдүүдийг нэг өгүүлээд байдаг юм болов уу гэж бодох юм. За явъя та. Би ер нь хот орж ангийнхантайгаа нэг уулздаг юм уу гэж бодоод өнөөдөр даргад хэлсэн чинь одоохондоо амжихгүй нуур хөлтөд ажил багсаад ирэхээр болно гэж. Миний хөөр оол мэд. Миний орой сургуулийн чинь хоцорчихгүй үстэй. Оо аав нь мартаж хаж энэ шуудан зөөгч охин нэг захаа авторч өгсөн. Энэ байна. Оо манай ангийнхнаас ирж. Аа. За тэгээд юу гэж биччихвдэ? Сайн хүүхдүүд дээ. Сайн байна уу бэлгэрээ. Эрхэм найзын ажил амьдрал сайн бидтэй. Манай ангийнхан үйлдвэртэй ажиллаад сайхан л байна. Саяхан үйлдвэр дээр манай захирал багш нар ирж бидний ажил байдалтай танилцсан. Ямар сайхан байсан гэж санав. Захирал чамайг сургалаад буцаж ирээч гэж хэлүүлж байна лээ. Чи багш нартай захиа бичлээ. Багш нар маань чиний төлөө одоо хүртэл санаа зовцоогож байгааг бодоорой. Гүжүү зан чинь хөтлөөдөл чи хөсгөж явсан шүү. Би чамайг ирээсээ бидэнтэйгээ хамт ажилласаа гэж бас л хүсэж энэ захиаг бичлээ. Би чамайг цэгтэй ажиллаж байгаа гэж бүртгээд ажлыг чинь хувааж хийж байгаа шүү. Төлөвлөгөө чинь дандаа давж биелдэг гэдэл бодолтой. Чамд ангийн нөхөд биднийхээ санал бодлыг хүндэтгэн ойлгох ухаан бий гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ захааны төгсгөлд манай ангийнхан баяраагаас бусдсан гарын үсгээ зурлаа. Баяраа сургуульд орно гэд өнгөрсөн цон ажлаас гарсан. Сургуулийн сонсвол ховдод багшийн дэдэс шалгалт өгөөд тэнцээг өгсөн. Ер нь тийм хүн яаж багш болох вэ? Үрлээ диспетчерийн албанд ажиллаж байгаад амралтаа авсан. Найз минь чи битгий гайхаж гомдоорой. Үрлээ минь удахгүй маамуулах гэж байгаа шүү дээ. Баярагийн хүүхдг нь үрлээ түнд хилээгүй өдий хүрчээ. Тийм хүний үнэргүй амьтанд хилээд ч хэрэггүй биз. Гэтэл бас үрлээгийн аав нас бараад тусгүй юм болсон. Хөөрхи үрлээ маань ийм байгаа болохоор бид байн гоч тусалцгаадаг юм. За ингээд би чамайг тэсэн ядан хүлээж байна. Хизээ ирэхэд тодорхой бичээрэй. Бид онгоцны буудлын дээр гуйлын өгчмөдөө тосч байна шүү. Баяртай. Ангийнхан чинь. Хизээ юм өгөн байсан бэ? Би л өвлийн өгөн болдог байж. Тэр хорчишод байж байгааг наашаа яах вэ ажнаа. Сахны цаваа аваадаг. Альвэ та нар жаа чимэг байгаа чи. Ямар хөлгөө ингээд өвгөн болчихдаг байжээ. Хүш. Тэр хин бэ? Хараач.
Дэлгэрүүд. Хано. Дэлгэр байна. Тийм биз дээ. Дэлгэр. Нааша. Аяас бэлэг дэлгэр хүү. Өвгөн аваасаа ирж бэлгээ аваарай. Одоохоо. За хурдан наашаа ороод ир. Тэнийг юм уу да? Ингээд идэхгүй юу? Одоо би. За хэд нү? Харлахгүй юм баа. Хадонзна чарин зэвэ. Ахны харшиг дэмжихэн хадаа Инхрилих юм баа Харулдор чарын зэвэ Бидидэн тэгэмшэ Ахяд бидэн шэргэхэ Hayat saya lihat ini hari ahli hari Ахны харши бүрди хаван Нартад нэндэг нах юм бахан Нас хингэр чарин зэцэн Мухар тагамшан Ахяд бидэн шэргэхэ Hayat saya